За, сайн уу найзуудаа. Миний бичлэгийг үзэж аваад баярлалаа. Өнөөдөр та бүхэнтэйгээ хамт сүүлийн 2-7 хоногт цугларсан энэ миний ард байгаа хайр цэгнүүдийг хамтдаа онгойлж үзье. Гэхдээ би зарим нь онгойлоод хэрэгцээтэй байсан юмнуудаа аваад хэрэглээд эхэлсэн байгаа. Гэхдээ тэр ч гэсэн таад сонирхолтой байж магадгүй. Юу хайр цэгнүүд юм бэ гэвэл сая 11 сарын 21 миний төс өдөр болсон. Тэгээд төс өдөр болсноос хойш цугларсан хайр цэгнүүдийн зарим нь болохоор компаниудаас ч яг өмнө хэрэгэлдэг гоо сайхны Евроше Кларас гэдэг компаниудаас төс өдрийн дэлэг болгож зарим компани 1000 рубльт ч юм уу 500 рубльт ч юм уу бүтээгдэхүүн сонгож авах хэрэг өгсөн байгаа. Зарим компаниуд нь болохоор зэрэг 25-аас 50%. Тэгээд тэр хямдрал бонус ашиглаад зарим дээр мөнгө төлөө, зарим дээр нь төлөөгүй, зарим дээр нь зөвхөн хөргөлт төлөөд авсан хайр цэгнүүд байгаа. Тэгээд одоо юу гэсэн харуулъя. За, энэ жижигүүдээс нь эхлэе. Миний ард байгаа энэ жижиг хайр цэг. Тэгэхээр энэ юу вэ? За, хамгийн түрүүнд болохоор Lancome байна. За, Lancome-оос би бол анх удаа ийм бэлэг авч үзсэн юм жил. Тэр амар баярлсан. Над тэрээс ингэж бэлэг явуулна гэж мдээгүй бодоогүй Lancome. Тэгээд би ерөөс Lancome хэрэглэж үзээчгүй хэрэглэж байгаагүй нэг өнөртэй өснө нэг тестер надад байдаг байсан. Тэгээд хэрэглээд дуусаад хийсэн билүү яасан мөлий. Жижиг набор гэсэн үг. Тэгээд энэ жижиг өнөртэй болохоор 4 мл тий. Сормосны бодог нь болохоор 2 мл. Тэгээд юу ч гэсэн хэрэглэж туршиж үзэх гэсэн байдлаар явуулсан болов уу гэж би бодож байна. Төс өдөр дайгнуулаад. Тэгээд дотор нь нэг юм хоёр тестер байсан бас. Энэ болохоор foundation. Энэ болохоор юуны тасан байлаа. Одоо нь хэрэглэж үзчихэд би тэгээд сандаа сэтгэлээ хуваалцъя гэж бодож байна. Энэ бүр өнөртэй усан бүр айгүй хөөрхөн за би гаргаж ирээд авах. Ийм хөөрхөн жижиг. За энэ миний цамцсан дээр айгүй. Өнөр нь айгүй гоё. Тэгэхээр юу ч гэсэн хэрэглэж үзэж байгаад тэгээд тайлбараа хэлээ да. Одоохондоо мэдхгүй юм чи мэдхгүй бүтээгдэхүүнийхаа талаар яриад байгаа. За дарааш басаа болохоор 25% хямдрал эдлэх ирэх юм код явуулсан надад. Төрс өдөр гэсэн birthday гэсэн. За энэ набор дотор болохоор юм гарын тос байсан миний нөгөө нэг дерматит дайрсан хэрэгэлдэг, чигшүүлдэг. Тэгээд энэ гарын тосыг аваад хямдралаа хэлээд авангууд тийм 100 мл-тэй shower gel нүүрж угааж болдог гэсэн юм. Шингэн савн нь бэлгэнд ирж байгаа юм лээ. Тэгээд хүүхдэд тус хэрэглэж өгдөг, болдог. Ийм сонгож авсан байгаа. Тэгээд нөхөртөө болохоор юм ресторан сонгож авсан байгаа. Бас бонус ашиглаад байна. Хямдралаа ашиглаад. Тэгээд энэ ч нэг эмчилгээний эмийн сангийн гол сайхны бүтээгдэхүүн болохоор байн госноо хөдөөж өсөд юуны гол сайхны бүтээгдэхүүн ч 50% хямдрал зарлаад байдаггүй. Тэгэхээр 25% хямдрал гэдэг надад айгүй боломжтой юм шиг санагдаж байгаа. За тэгээд ийм 50 мл-тэй хөрхөн жижиг өмнө надад байсан да юм. Бас Lancome-оос ирсэн. Гэхдээ энэ хайр цэг байж тээ. Би нэг юм асуулт хариулт юм. Уралдаан ч байх тээ. Тийм сорилтөрхөө юмд оролцоод тэгээд самбогдсон байсан. Тэгээд хэдэн хүнчлээ 1000 хүнчлүү самгоод юм. Нүдний цохны тосны 5 мл-тэй мини продукт илэрхийлсэн байсан. Тэгээд тэрнийх нь нэг нь би байж таараад бас савцтай багт тий. Тэгээд ийм нүүрний серум гэд хэлсэн гэдэг сар бол юм хэрэглэж байгаа. Тэгэхээр сар хэрэглэхэд бол 6 мл юм байна. Сар хэрэглэхэд бол үр дүн нь бол мэдэгдэх байх гэж бодож байна. Миний фокус. Жижиг хайр цэг бүр Америкаас ирсэн. Гэтэ энийг би яг цэвэр өөрийнхөө мөнгөийг 100% төлж авсан. Гурвалт өмнөгөө яг би найзтай захиж авсан болохоор. За энэ юм уу гэхээр нөгөө нэг миний iHerb гэдэг сайтаас захиж аваад байдаг. Хүүхдүүдэд витамин авдаг, юу гэдэг эрүүл одоо ямар нэг химийн арилгаараа хүчээр энэ төр авдаг сайт байдаг шүү дээ. Тэндээс захиж авсан юм. Магний кальц байгаа.
Тэгээд Sugar гэдэг компани 250 ширхэгтэй би шууд аваад тэгээд нөхөртөөгөө хамт хэрэглэж байгаа учраас ямар ч байсан 2 сарын хэрэглээ болчихоор нь шууд авсан. Кальц 1000 мг, магний 400 мг. 2 хүүхэдтэй болохоор юм витамин авсан байгаа. Энэ нь болохоор мультивитамин. Энэ нь болохоор кальц тэгээд D витаминтай. Нэгдээ 60 ширхэг байдаг нэг савлгаанда. Тэгэхээр ямар ч юм 2 сар хангалттай авах гэж бодож байна. Эхлээд би энэ кальц, витамин D-г өгч хэлж байгаа одоо. Тэгээд манай хүүхдүүд бие тамирын тэгээд юу гимнастикийн хөвлөнд явж байгаа учраас бас хөлмөл өгөх гэж бодоод тэгээд дараа нь шууд залгуулад энэ мультивитаминыг өгөөд эхэлнэ. Тэгэхээр энэ бол маш сайн витаминууд би хэд удаага авч байгаа лээ энэ ч одоо мэдгүй тоолц. Үүнээс нэг 10 10 удаага бол авч байгаа хаа. За энэ уншаад өгч энэ болохоор витамин А, С, Д, Е, фолиин хүчил, витамин B12, тэгээд йод, магний, цинк, сод. Ийм л юм байна. Энд нь болохоор зэрэг витамин D тэгээд кальц өөр юм байна. Тэгээ хамгийн сүүлд энэ сайтаас авсан тэтгэн болохоор юм байна. Биотин. Биотиныг яад юм гэхээр зэрэг нөгөө витамин B гэсэн үг л дээ нэмэлтээр үс тэгээд арьс гомс энэ төр дуудаг. Гэтэ энэ юу юм капсул. Би болохоор биотинээс өдөрт нэгийг тэгээд юм кальциум магниас нэг ууж байгаа. Одоохоно мультивитамин авах болсон байна. Тэгээд энэ хоёрыг юу ч гэсэн сар ууж хэрэглэж үзэж байгаа. Дараа нь бүгд харж байгаа. Мультивитамин шаардлагатай үйл цаашин зарцуулаад нөгөө уужсны авна. Нэг 360 ширхэгтэй чинь дуусаагүй л байна. Ганцаараа ууж байгаа болохоор маань нөхөр байхгүй. За тэгээд дараагийн хайрцаг Ивраш. За Ивраш ийм том хайрцаг өнөөдөр ирсэн. Энэ өнөөдөр ирсэн хайрцаг. За энд юу байгаа юм гэвэл хинхтэй шинэ жилээр хүмүүс бэлгэн өгөх юм байна. Би яг энэ цэвэр яг өөртөө захиалж авсан. Ийм гоё алчуур, ийм гоё цаасан болттой ингэж ирсэн. Тэгээд түрүүн болтыг тайлцсан. Би өөрчлөлт хайрцагнуудаа онгойлгоод гаднах юунуудын бэлгээнүүдийг тавцсан маань яг тэгвэл шажигнаад байж магадгүй. Тэгээд ийм гоё том оролт надад ийм удаа бэлгэнгээ авсан юм ашигс. Айгуу гоё зүйлх юм ямар ч том юм дээ. Ийм том. Тэгээд Еврошол намайг үнэн эрхлүүлж байна. Өнөртөө бас явуулсан төрс өдрөө сая одоо ийм гоё оролт явуулсан байна. Энэ гэхдээ шинэ жилийн сая худалдаа авалт юм байсан. Тэгээд шинэ жилийн хямдралаар юмнууд захиалаад тэгээд өөртөө ийм гоё оролт авсан. Айгуу гоё зүйл юм. Материалын нэг юм бол ингээд бичсэн байна. Ямар ч байсан Франц төлөвлөсөн л гэж байна. 160-ыг хайцах 80 см 100% акрил гинэ. Акрил гэхээр одоо монголоор юу гэсэн үг вэ? Хөвөн даав гэсэн үг болов. Хөвөн даав гэж катон гэж боддог байна. За ямар ч гэсэн акрил гэдэг материал байдаг ш тэмэлдэг баг. Манайха айгуу гоё зүйлхэн. Өөр нэг гоё өвлийн хүүхэн нэгээ хацраад улаад байж юм аа гоё зүйлээ. Гэтэ яг өнгө нь болохоор яг энэ доотлог нэм цагаамч жоох юм яваа энэ болсон. Айгуу гоё зайныг ингэ тавьж байна. Тэгээд Еврошэд баярлаа. За цаашлаад надад ийм хоёр тэтгэн авсан. Ийм зүүн шингэн. За тэгээд 7 ширхэг юм. Ийм шингэн савнгад авсан байгаа. Надад бүр бэлэг хүмүүс энэ жил айгүй олон болцсон яасан гэсэн чинь нөгөө нэг цэцэрлэгийнхаа багш нарт бэлэг өгнө. Хоёр хүүхдээгээ дугуулгийн багш нарт эмэгтэй багш нарт бас бэлэг өгнө. Тэгээд айгүй бол шингэн савнууд захиалж авсан бэ. Гэтэ дан ганцхан шингэн сав өгөхгүй дээрээс нь гарын тосмод захиалж хийсэн бодсон байгаа даа тэгээд. За цаашлаад юу вэ? Буруу тестер ирсэн. Энд ийм захиа ирсэн байсан. Манайхаар байнга үйлчлүүлдэгт баярлалаа. Тэгээд хамтарч ажилладаг тэмдэгтсэн
буквально еврош. Баярлалаа еврош. Хэд хоногийн өмнө бас ирсэн хайрцаг еврошээс евро шууд очиж байсан. Энэ юу байна вэ? Энийг би надад ийм бэкон чик өнөртөө бас бэлгэн даваарай гэдээ явуулаад санал явуулаад тэгээ би өөрөө яг авъя гэдэг гаруйсаа тураад санал авах юм. Тэгээд цаг авсан байгаа. Үнгүү. Тэгээ дандаа бүр ямар ч өнгө ингэж юу авах вэ? Намын бүтээгдэхүүн захиалж авч иж авсан л та. Тэгээд байнга ирдэг гурван тестер. Энэ нүүрний бодог арилгадаг маслын текстуртэй спрей бас бэлгэн явуулсан. Баярлалаа. Тэгээд ийм нэг 2 хур хонжчгээ. Биеийн шингэн савн бас явуулсан байсан. Нэм гранаттай нэм юутай юмтэй. Энэ гранаттай бүрэн гоймстай та хэд хэрүүлж үзүүлнэ. Нэг хэрэглээд үзчихүүлнэ. Би юм өнөртэй усан стресс илүү биеийн шингэн савн өнөр амар дуртай юм. Гэтэ өнөртэй усан нэг олон удаа хэрэглэж байгуулдаг. Би өнөртэй усан айгуу харшил явах гэдэг. Харшил хөдлөх гэдэг хэцүү байдаг учраас маш нарийн судалж хийж өөртөө өнөртэй авах тэгж авахгүй айгуу хэцүү байдаг. За тэгээд ийм бас нэг авсан. Энийг дандаа би одоо Монгол руу явуулж шинжлэлийн бэлгэнд хүмүүст явуулах гэж авсан байна. Тэгээд ийм шингэн савнтай хамт ком болгоод энэ нэг юм косметик бэг бас явуулсан байна. Айгуухан travel bag дотор нь бас ахны хайм хийгээд чиндамдаа хийчихмэр. За ингээд өнөөдрийн харцнууд мань болоо доо. За тэгээд ирэх 7 хоногт Клорансаас хайрцаг ирэх хэрэгтэй байгаа. Гэтэ бас 1000 рублийн бүтээгдэхүүн авах. Клоранс жил болгоо надад 2 удаа бэлгэлдэг. Нэг удаа өдөр өдөр шинжилээ. Тэгээд би төрсөн өдрийнхөө одоо ашиглаад захиалга өгсөн байгаа. 7 хоногт ирэх баг. Тэнд бас нэг бэлгийн набор, жижигхэн набор ирэх хэрэгтэй байгаа. Тэгээд тэрийг ирэхээр бас дээрээс нь еврошээ захиалж авах хамт ирэхээр бас нэг бичлэг оруулах уу эсвэл байж байгаа дараа шинжилгээ хайцгнуудтай хамт бичлэг оруулж магадгүй. Бичлэг хэрвээ таалагддаг бол таалагдсан бол саналаа заавал бичлэг хийх урам аавна бас та бүхнээсээ. Тэгэхээр та бас санаа зовох зүйлгүй одоо сошиал ертөнцөөс нээлттэй болсон хүн болгон илэрхийлж чаддаг болсон. Нэгнийхээ бичсэн комментарт ч юм уу нэг амар тэгж анхаарал хандуулаад шүүмжлэх байдаггүй болсон нэг үе бодох юм бол яг үлгэн болгон хүсэл бодлоо илэрхийлдэг болсон учраас та бас санаа битгий зураа асуух асуулт байвал бүр нэг хувийн чанартай асуулт авах юм бол надад мессенжерээр ирүүлж болно шүү. Би мессенжерээр ирсэн асуултуудыг бас байнга уншиж хариулт өгдөг шүү дор бүртэн. Авчны бас 3 хүүхэдтэй завгүй гэсэн би заавал хариулт өгөх хичээдэг. Тэгэхээр хариулт авдаг хүмүүс бол мэдж байгаа. Тэгээд та нар ямар төрлийн ямар видеонууд оруулмаар байна те. Тэрийг бас хүсэлтийн дагуу би бас санаа өгөөрэй надад гэж хэлмээр байна. Тэгэх юм бол ярьсан хүсэлтийн дагуу бас бичлэг оруулж байгаа шүү. За тэгээд баяртай өдрийг өчиг сайхан